Хүүхэд нь хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй гэж онцлогдсны дараагаар эцэг их асран хамгаалагчдын хувьд маш олон асуултууд бий болдог. Тэр хүүхэд анх хөгжлийн бэрхшээлтэй гэдг нь тогтоогдоод мэдэж эхлэх үеэс л тэр эцэг ихэд мэдээлэлээр хангах, туслан дэмжих, холбон зуучлах, тийм ээ, энэ ажлууд эхэлдэг юм байна. Хүний эрхийг хангуулах үйл ажиллагаанд бол тэр эцэг эхийн оролцоо тий маш чухал байна. Ялангуяа хүүхдийн бага насны хөгжил. Өрхийн эрүүл мэндийн төвийн зүгээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдийн хөгжлийг ажиглах хоцрогдлыг эрт илрүүлэх чиглэлээр анхаарал оролцоо, хариуцлагатай байдалд нь ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал 9, 18, 36 сартай хүүхдийн цогц үзлэгийн эрс хангалтгүй байдаг, давтан үзлэгт ирдэггүй, хүүхдийн эрүүл мэндийн хяналтын дэвтрийн хөтлөлт 2 наснаас хойш эрс буурдаг зэргийг дурдж байна. Хүүхдүүд маань заахаа 2 сар хүртлээр эцэгчүүд бол аягүй итгэвтэй ирдэг. Ягаад гэвэл 2 сартаагаас 2 сар хүртлээр товлолт вакцин байдаг учраас итгэвтэй ирдэг. Тэгээд товлолт вакцин дууснаас хойш эцэг оролцоо юм уу? Одоо ингээд 18 сартай 36 сартай хүүхдийнхаа үзлэгийг хийгээд дуутахад эцэгхийн оролцоо юм жоохон муу байдаг. Үүнээс гадна эмчнэрийн зүгээс дараагийн шатлалын эмнэлгийн үзлэгт хамруулахыг зөвлөсөн ч хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага эцэг эхчүүдийн дунд түгээмэл тохиолддог байна. Ер нь бол хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн одоо бусдаас ялгаатай гэдэг шууд бол эцэг эхчүүд хүлээж авч чаддгүй. Миний хувьд ч гэсэн өөрөө тийм байсан. Тэгээд эхэндээ явахдаа хүүхдээ идэгэн зүгээр болно. Илүү нөгөө боловсрал хөгжил гэхээс илүү ламбууд хаана сайн гэсэн сүлжээ хаана ер нь сайн гэсэн тэр болгомрол хүүхдээ авал айгүйх явж ингэж цаг хугацаа алддаг. Мэдээж тодорхой хугацааны дараа энэ бүх зүйл одоо үр дүнгүй байсан юм байна гэдгээ ойлгож гардаг. Тэгээд нөгөө хожмол харамсалтай юм л да. Хайрын цаг хугацаагаа дэм зүйл зарцуулж тэгэж сүлт найгаа боддог. Хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг хүлээн зөвшөөрч эхэлсэн цагаас эцэг их хүүхэдтэй тусалж чадна гэсэн үг. Эмч багшийн зөвлөгөөг авах, цаг алдалгүй хамтран ажиллаж эхлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах, тодорхой ур чадварт суралцуулахад эцэг их гэр бүлийн оролцоо хэр чухал вэ? Эцэг эхийн оролцоо маш чухал хүүхдийн хөгжилд. Хүүхдээ бас нийгэмшүүлэхтэй гадуур авч явах, олон нийтэд оролцооны үйл ажиллагаанд илүү оролцуулж иж бас тухайн хүүхэд одоо очноо мэдэрнэ, танин мэдэх юу дэжлэн, дасан зохицон тий хөдөлгөөн цэцлэг гэхэд л эмч одоо ингээд эмчд бид нарын хэмлэгт нэг сардаа нэг ч юм уу очоо хэлэх чааш штэ. Тэгвэл тэрийг бол тогтмол гэрээрээ өөрсдөө хийгээ сурчаад тэгээд өдөр болгон тэрийг бүгдээ харангаа ингээд хийж яхад илүү үр дүнтэй илүү сайн. Багш мэдээж эцэг эхтэй хамтран ажиллаж багш байгуулан эцэгтэй хамтран ажиллаж ижлэн одоо нэг хүүхдийн агц нь илүү гарна штэ. Зөвхөн багш ингээд ганцхан багш ингээд тэр хүүхдэд ингээд ажиллаад ингээд одоо өнөөдөр нэг юм заачлагдсан энэ хүүхдүүд чинь ганцхан байгаа сурахгүй шүү дээ. Маш олон удаа ингэ давтамжтай заажсан. Тэрийг эцэг их гэртэн давтуулах, гэртэн хийлгэх, давтуулах. Тэгэл одоо жишээ нэг хүүхд хувцас өмсч чадахгүй л ихэд аав гэж налийг би өмсгөөд өгөх гэхгүйгээр тэр хүүхдийг өөрөөр нь өмсгөөд сурах. Тэр нь л их чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх ажил нь зөвхөн боловсролын байгууллагын ажил биш бөгөөд салбар дундын хамтын ажиллагаа байдаг. Тухайлбал цэргийн засах үйлчилгээ хэрэгтэй бол эрүүл мэндийн тусламж авах, нийгмийн хамгааллын байгууллагаас унааны мөнгийг нь олгох болон хөгжлийн төвшөнд нь тохирох боловсролын үйлчилгээнд хамруулах зэрэг ажлуудыг салбар тус бүр өөрийн чиглэлийн ажлаа гүйцэтгэснээр тухайн хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг багасгах, ирээдүйд гарах эрсдлүүдээс сэргийлэх бүрэн боломжтой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцэг эхчүүд өөрийн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт хүлээн зөвшөөрч тэгээд дараагийн шатны алхмуудыг заавал хийх хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр хамгийн эхэлж хандах таны газар болвол сургууль цэцэрлэгийн дэмжлэгийн баг юм. Тэгэхээр энэ дэмжлэгийн баг эцэг эхийг мэдээлэлээр хангах, эцэг эхэд дэмжин туслах, зөвлөх,
энэ мөн шаардлагатай санхүүжилтийг гаргах, олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах, хандлагыг нь өөрчлөх, багш нарыгаа арга зүйгээр хангах гэгчлэн үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр энэ дэмжлэгийн баг бол хамгийн нэгдүгээрт хандах газар. Хоёрдугаарт орон нутгийн дүүрэг, аймгийн энэ салбар комисс гэж байгаа хөгжлийн бэрхшээлүүд. Тэгэхээр энэ салбар комисстай хандаж, салбар комисс бол аль болох хүүхдийнхээ бага наснд нь та энэ бүгдийг хийж өөрөө мэдэх гэж оролдож тусалцаа дэмжлэгийг авч ажиллах нь чухал байдгийн шүү.